За өнгөрсөн 4-р сарын 20-ны өдөр Улаанбаатар паркийн эзэмшил газарт 10 настай охин руу харгалзах хөнгөн нохой дайрч гэмтээсэн хэрэг гарч байсныг манай редакц сурвалжлан хүргэж байсан билээ. За охины гэр бүл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан ч прокуророос хэрэг нээхээс татгалзсан байна. За тухайн өдрөөс хойш 2 сарын хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч асуудалд хариуцлага хүлээх эзэнгүй хүүхэд тохироод үлдэж байгаад арга гэрийнх нь гомдолтой байна. Хэргийг иргэн сануулвал өнгөрсөн 4-р сарын 20-ны өдөр нийслэлийн А бүсэд байрлах Улаанбаатар паркт харгалзах хөнгүй том биетэй нохой 10 настай охины хүл хэсэгт хэд хэдэн удаа хазаж урж гэмтээсэн байдаг. За ингээд бие болон сэтгэл санаагаараа хохирсон охиныг гэр бүл цагдаагийн газар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудад хандсанд 2 сар хүлээлгэсний эцэст мэдээллийг хинж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан болохоо мессежээр илгээсэн байна. Мэдээж бид нар ч одоо хууль хяналттай, хуультай улс оронд амьдардаг учраас тэгэл тэднэрт итгээл, хууль шүүхийнхэнд итгээл тэгээд ямар ч хэлсэн яагаад шийдэд өгнө л гэж бодож исэн боловч тэгэл 2 сарын дараа хариу ирэхдээ л тэгээд шүүхийн шинжилгээний бичиг нь бараг сар гарan болсон байх. Тэгэл таг байхгүй ажилласан. Тэр хооронд ингээ холбогдоход их чи арай болоогүй, шүүх ирээгүй байх гэжсэн л тэгээд танаа хүүхдийг хөнгөн гэмтэл гэж үзсэн. Одоо хүүхдээ авчирч энэ дэр гарын үсгээд зураараа танаа одоо хэргийг хаалаа гэж 2 сар бараг болж хахад хилээд тэгээд бид нар нэр үндэ хэлэх хүүгч олцсонгүй тэгээд ийм л байд юм байна. За бид тухайн хэргийг мөрдөж байсан цагдаагийн албан агштай холбогдсон боловч мэдээлэлхөөс татгалзсан юм а. За энэ бол орчны ээлгүй байдлаас үүдэж хүүхэд хохироод үлдэж байгаа ердөө нэг жишээ. Яг ийм асуудал хизээж хэний ч хүүхдэд тохиолдох эрсдэл ойрхон байгаа тул сэрэмжтэй байхаас өөр аргагүй байгааг иргэд мөн хэлж байлаа. За тухайн бичлэгийг үзээд болохоор үнэхээр зүрх шимширсэн. Одоо хажуугаар нь гигэн цагаан өдөртэй тэгээ хажуугаар нь хүмүүс зүгээр ингээ хараад яа тусламж гуйж байхад тэгээд очоог байгаа нь бол үнэхээр нэр яаж байгаа юм бэ? Одоо өөрийнхөө хүүхдээсэн бол яах байсан бол гэдэг сэтгэл маш их төрсөн. Тэгээд хүүхдүүдээ ер нь эцэгчүүд тэр том болсон гэж одоо бодохооргүй байнгын хараа нэлтэй баймаар юм гэдэггүй хаанаас юу ч ирээд мөргөө хаанаас ямар ч амттай ирээд хацах ер нь бол хүүхдээ ээлгүй л болоод байна л гэж бодогдсон доо. Хариуцч тэр нохооны эзэн л буруутай л да. Угаасаа ялчгүй буруутай. Тэр нохоогоо сайн хараад явж явах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэр харж явахгүйгээс болоод тэр жоохон охин хазуулж байгаа шүү дээ. Тэр хариуцлага тэр нохооны эзэнтэй л хариуцлага тооцох хэрэгтэй гэж би бодож байна. Том эрэгтэй хүн бол бас нохоогоо энэ тэнд дайхад ингээ барай ячил. Хингэн дандаа хүүхдүүд эмэгтэй хүмүүс. Тэгээ нохоондоо чирүүлсэн нөгөө нохоо нь тэгээ хүмүүн рүү дайраад байхад яаж чадахгүй тэгээ өөрөөсөө тэгээ хүмүүнд хазуулж байгаа байхгүй. Тэр бол үнэхээр байж болохгүй асуудал. Хошуучтай явах хэрэгтэй байхгүй. Хошуучтай нохоо яаж хүнлүүд дайрсан ямар ч гэмтэл учруулдаг байхгүй. Хошуучгүй болоо тэгэл дуусаа нэр. Тэгээ тэр хүүхд тэгэл хазуулаад тэгээ хажууд нэр хүмүүс харчаад өнгөрч тэр бол өстой аюу хэцүү байсан нэр. За бид Улаанбаатар паркийн удирдлага харуул хамгаалалттай холбогдож охинтой холбогдсон эсэхийг тодруулахад мөн л мэдээлэлхөөс татгалзсан юм. 10 настай охины тухайд 5 удаагийн галзуугийн вакцин хийлгэж хөл гуйн дээрээ нохооны шүдний сорогтой үлдсэн. За мөн түүнээс гадна одоо ч гарынх нь алганд нохооны үс мэдрэгдэж сэтгэл санааны хувьд ноцтой охироод үлдэж байгаа юм. За түүгээр зогсохгүй хууль цагдаагийн байгууллагад найдаж хүлээсэн нэг гэр бүлийн итгэл унтарч байна.